Сайн байцгаана үзэгчдээ Америк 7 хоног нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч Николас Мадурог хурцаар шүүмжилдэг нэгэн Николас Мадурог Америкт шүүгдэж явах хооронд цагаан ордонд айлчилж байна. Тодорхойлбол Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч 2025 оны Нобелийн их тайвны шагналд Мария Корина Мачадо цагаан ордонд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Мария Мачадо уулзалтын үеэр өөрийн Нобелийн их тайвны шагналаа Дональд Трампд бэлгэлсэн нь олон нийтээс чамгүй шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаар Мачадо өөрөө хэлэхдээ энэхүү үйл явдал нь Америк болон Венесуэлийн ард түмний эрх чөлөөний төлөөх хамтын тэмцлийн бэлэг тэмдэг гэжээ. Гэхдээ Нобелийн комиссаас шагналыг шилжүүлэх боломжгүй медаль шилжсэн байсан ч шагнал өөрчлөгдөхгүй Мачадод өөрт нь үлдэх талаар тайлбарллаа. Дональд Трампын тухайд Мачадог гайхалтай эмэгтэй түүнтэй уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан гэж талархлаа илэрхийлжээ. Гэхдээ ингэж сайшаалаа гэд Дональд Трамп Мачадог Венесуэлийн удирдагчийн байр суурьнд дэмжиж яана гэсэн үг биш, дэмжиж байгаа гэдгээ нээлттэй хэлж байсан удаач байхгүй. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр Мачадог иргэдээсээ хангалттай дэмжлэг авч чадхаар нөлөө бүхий улс төрч болоогүй байна гэдэг. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс Венесуэлийн дэд ерөнхийлөгч, одоогийн төр ерөнхийлөгч Делси Родригестэй дипломат харилцаагаа үргэлжлүүлж байгаа. Иргэн сануулахад Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог 1-р сарын 3-ны өдөр Америкийн нэгдсэн улс баривчлснаас хойш Венесуэлийн газрын тосны салбарыг шинжлэх тал дээр шуурхай ажиллаж 500 сая $5 дүн бүхийн нефтийн борлуулалтыг олон улсын зах зээлд хийсэн болохоо төрийн департаментаас мэдээлж байна. Харин Николас Мадурогийн тухайд нөхцөл байдал яаж ирэх нь тодорхойгүй хэвээрээ байгаа ба түүний дараагийн шүүх хурал нь 3-р сарын дундуур болох төлөвтэй байна. Венесуэлийн араас Америкийн нэгдсэн улсын дараагийн цэргийн ажиллагааны байг Кубус байж болох талаар Дональд Трамп аль хэдийн байр суурь хэлсэн. Тэгвэл энэ 7 хоногт тэрээр Кубус хэрвээ бидэндээ тохиролцоонд хүрэхгүй бол хүндгэн нөхцөл байдалтай нүүр тулан шүү гэх утгатай анхааруулгыг өгсөн байна. Америкийн нэгдсэн улс энэ сарын эхээр Куба улс руу явж байсан Венесуэлийн газрын тос тээвэрлэгч Тэнгисийн усан онгоцуудыг хурааж эхэлсэн. Венесуэл Куб хоёр улсын хувьд газрын тосны худалдааны урт хугацааны түншүүд байсаар ирсэн. Үүндээ Куба улс руу өдөрт 35 мянган гаруй баррел газрын тосыг нийлүүлдэг байжээ. Харин энэ 7 хоногт Дональд Трамп өөрийн захим хуудасаараа дамжуулан Куба улсад цаашид Венесуэлээс ямар ч газрын тос болон санхүүгийн дэмжлэг очихгүй гэж хэлжээ. Мөн Куба улсыг хэтэрхий оройтхоос өмнө Америкийн нэгдсэн улстай тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэж сануулсан байна. Харин Куба улсын зүгээс гадаад хэргийн сайд Бруно Родригес Куба улс Венесуэлтэй хийсэн тохиролцооны дагуу ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр газрын тос импортлох бүрэн эрхтэй хэвээрээ байгааг тодтогч байв. Мөн үүний зэрэгцээ ерөнхийлөгч Мигель Диас-Канел Куба улс ямар нэгэн айлгын сүрдүүлэг болон цэргийн шахалтанд орохгүй гэжээ. Мөн Куба улсын засгийн газар Америкийн нэгдсэн улсаас явуулсан Венесуэлийн цэргийн ажиллагааны явцад 32 иргэнээ алдсан болохоо баталж байгаа. Энэ үйл явдлын талаар Дональд Трамп Куба улсын Венесуэл улс дахь нөлөөг үгүй хийх зорилготой ажил байсан гэж тайлбарлажээ. Энэхүү Дональд Трампын цэцгэрга Латин Америкт үзүүлэх нөлөөндөө гол анхаарлаа төвлөрүүлж байгаа ба цаашиж гисэн үргэлжлүүлнэ гэдгээ тодорхойлж байна. Түүний цэцгэрга Тухайн бүс нутгийн харт амихны 8 болон хэд зүүнний үзэл баримталтай засгийн газруудыг зохон дурдж байгаа. Мөн тэрээр Куба улсын удирдлагад алдаа байна гэж үзэн Куб гаралтай Америкийн улс төрчдийг Кубын дараагийн удирдагчдаар санал болгож эхлээд байгаа юм. Энэ дунд Куб гаралтай Америкийн нэгдсэн улсын төрийн департаментын нарийн бичгийн дарга Марко Рубиог онцлон хэлжээ. Өнгөрсөн газрын улсын дайныг намж яхад Америкийн нэгдсэн улс онцгой хувь нэмэртэй байсан гарцаагүй үнэн. Тэгвэл тун удахгүй Америкийн нэгдсэн улсаар удирдуулсан их тайвны зөвлөл ажиллаж эхлэх гэж байна. Одоогийн байдлаар 8 улс эвсэлт эсэх санал аваад байгаа. Үүнээс Унгар болон Вьетнам улсууд саналыг хүлээн авснаа зарлалаа. Газрын зурвас дахь их тайвны зөвлөлийн тухайд газрын зурваст болж байгаа дайныг таслан зогсоох, дайны дараах нөхцөл байдал бүтээн байгуулалтын ажлыг хянах зорилготой байгуулагдсан. Харин Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт дэлхийн томоохон улсын удирдагчдад илгээсэн загталтаа тэднийг уг зөвлөлийн суурийг тавих байнгын үндсэн гишүүд болохыг урьжээ. Тэрээр мөн энэхүү их тайвны зөвлөл дэлхийд дахинд гарч байгаа мөргөлдөөнүүдийг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэртэй байна гэж тодорхойлсон байна. Зарим шинжээчид Америкийн нэгдсэн улс эрх мэдлийн хүрээгээ тэлж тухайн газар нутгаар дамжуулан дэлхийн томоохон улсуудын шинэ эвсэл үүсгэх гэсэн зорилготой байна гэж таамаглаж байна.
Эвслийн төр гишүүнээр элсгэд тавигдах шаардлага байхгүй боловч байнгын гишүүнээр элсгэд 1 тэрбум $1 хандив өгөх ёстой болох юм байна. Гэхдээ хүмүүнлэгийн хямрал даамжирсан төр гал зогсоох гэрээний хэрэгжилт тааруу байгаа энэхүү нөхцөл байдалд бүс нутагт 1 тэрбум $1 буцалтгүй хандив өгч байнгын гишүүнээр элсэх нь ямар ч улсын хувьд эдийн засаг улс төрийн хувьд ашигтай байх хэсэг нь ихээхэн эргэлзээтэй. Дональд Трампын цэцэгэргааны саналыг хүлээн авсан Унгар улсын хувьд ерөнхий сайд Виктор Орбан Европ дахь Дональд Трампын хамгийн тууштай дэмжигч түншин гэж хэлж болно. Харин энэтхэг болон Австрали улсуудын тухайд санал ирсэн. Гэхдээ тавигдах шаардлага нарийн дүрм журмуудыг нэгтэлж байгаа ба хараахан шийдвэр гаргаагүй байгаа гэдгээ хэлж байна. Үүнээс гадна Грек, Пакистан, Канада, Турк, Египт, Парагвай, Аргентин, Албан зэрэг улсуудад эвсэлд нэгдэх саналыг тавьжээ. 2026 оны дэлхийн эдийн засгийн чуулган энэ 7 хоногт эхэлж байна. За энэ жилийн уулзалтын үеэр олонний анхаарлыг татсан чухал геополитикийн асуудлууд байгаа дотор Украины дайн, Гренланд, Иран, Венесуэлтэй холбоотой асуудлуудыг дурдж байна. Эдгээрт бүгдэнд нь нэг ижил зүйл байгаа нь Америкийн оролцоо байна. Тэгвэл энэхүү уулзалтанд Дональд Трамп өөрийн биеэр оролцохоор болж байна. Дэлхийн эдийн засгийн форумын 56 дахь удаагийн уулзалт 130 гаруй орны 3000 орчим төлөөлөгчтэйгээр Швейцарь улсын Давос хотноо эхэллээ. Энэхүү форум нь дэлхийд дахинаа өрнөж байгаа эдийн засгийн сорилтууд, геополитикийн хурцдмал байдал, хэмэл оюун ухаан зэрэг дэвшилтэд технологид шилжих асуудлын хүрээнд улс төр, эдийн засаг, банк санхүү, технологийн салбарын удирдлагууд шийдвэр хааж хэлэлцдгээрээ онцлогтой юм а. Тэгвэл энэ удаагийн уулзалтын чухал оролцогчдын нэг болох Дональд Трампын тухайд өнгөрсөн оны 1-р сард дахин ерөнхийлөгч болсон цагаас хойш олон улсын эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөө бүхий олон шийдвэр, санаачлалууд гаргасан дотор тариф, худалдааны хэлэлцээрүүд, мөн Европ ойролт орнод дахь дайн мөргөлдөөнүүдийг дуусгах чиглэлд хийсэн алхмуудыг дурдж болно. Тэгвэл энэ удаагийн Давосын чуулганы үеэр тэрээр газын зур улсын их тайвны зөвлөлийн гишүүдийг зарлах магадлал өндөр байна. Мөн Украин улсын эрх баригчтай уулзаж дайныг дуусгах хэлэлцээрийг үргэлжлүүлэх тухай ярилцаж магадгүй талаар Киев дэх их сурвалжууд мэдээлж байна. Дональд Трампын хамгийн сүүлд оролцсон олон улсын томоохон хэмжээний уулзалт нь өнгөрсөн оны 9-р сард болсон Нэгдсэн үндэсний байгууллагын 80 дахь удаагийн ерөнхий ассамблеийн чуулганы нээлт юм. Тухайн үед тэрээр Нэгдсэн үндэсний байгууллагын чадварыг асар сул байна гэж шүүмжилж, дэлхийд дахинд болж байгаа дайн дажин хямралыг шийдэж чаддаггүй, хоосон амлахаас цаашгүй гэж тун хурцаар шүүмжилж байв. Ингэхдээ тэрээр ажилласан 1 жилийн хугацаанд дэлхийд дахинд үүсэт байсан 7 дайн мөргөлдөөнийг талсан зогсоосон болохоо хэлж байсан юм. Тиймдээ энэ удаагийн Давос дахь чуулганд оролцохоор цугласан 130 гаруй улсын төлөөллүүдийн өмнө түүний хэлэх үг, хийх үйлдэлийг дэлхийн нийт чих тавин хүлээж байна. Олон улсын геополитикт Америк нэгдсэн улс сүүлийн хэдэн 7 хоногт чамгүй шууган тарьсан гол дүр нь яа харахгүй байлаа. Тэгвэл Америкт дотооддоо нэлээд ноцтой асуудал үүсээд байгаа нь Миннесота мужид болж байгаа цагаачлалын агентлагийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалга. Тэгвэл Дональд Трампын захиргаа жагсаалыг цэргийн хүчээр дарах боломжтой гэж анхааруулжээ. Дональд Трамп 1807 онд батлагдсан Америк нэгдсэн улсын бослогын тухай хуулийг ашиглан Миннесота мужид үндэсний говардыг дайчилж болох тухай сэрэмжлүүллээ. Уг хууль нь Америк нэгдсэн улсын дотоодод эмх замбраагүй байдал үүсэж иргэдийн эсэргүүцлийн жагсаал бослого болсон тохиолдол, ялангуяа холбооны засгийн газрын эсрэг иргэдийн зэвсэгт бослогыг дарах нөхцөл байдалд цэргийн хүчийг үндэсний хэмжээнд байршуулж, үндэсний говардын анги нэгтгэлийг холбооны засгийн газрын харьяа болгох боломжтой хууль юм. Харин хэрэгжүүлэх эрх нь ерөнхийлөгчөд байдаг. Ийхүү Дональд Трамп уг хуулийг дурдан сүрдүүлгийн шинжтэй байж болох мэдэгдэл хийсэн байгаа нь жагсаалын хурцдмал байдлыг дамжууллаа. Нөхцөл байдал иймдээ хүрэх болсон шалтгааны хувьд энэ сарын 7-ны өдөр Америк нэгдсэн улсын иргэн Рена Никол Гуд гэх эмэгтэй цагаачлалын албаны ажилчдын гарт буудуулж амиа алдсан явдлаас эхлэлтэй юм а. Тэрээр 3 хүүхдийн их байсан ба ямар нэгэн зөрчил гаргаагүй, энгийн иргэн байсан атал аюулгүй байдлын ажилчдын хайхрамжгүй үйлдэлийн улмаас амиа алдсан нь хотын оршин суугчдын уур бухимдлыг төрүүлж жагсаал өргөн цар хүрээг хамархад хүргэжээ. Үүний дараа өнгөрсөн 7 хоногт Венесуэл улсын иргэн Жулио Сезар гэх хүн цагаачлалын агентлагийн ажилчид буудаж хөлөнд нь шархтуулснаар асуудал улам дэврээд байгаа юм. Түүний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн амь насанд нь халгүй гисэн. Ийхүү 7 хоногийн зайтай гарсан 2 хадлагын хэргийн улмаас Миннеаполис хот дахь бухимдсан иргэд улам олноороо цугларсаар байна. Нөгөө талд Дональд Трамп Миннесота мужийн ардчилсан удирдлагуудыг дэг журам тогтоож сахиулж чадахгүй байна гэж буруутгаж байгаа юм. Үгээр зогсохгүй жагсагчдыг суртал ухуулагчид, бослого гаргагчид гэж тодорхойлж байна.
Одоогийн байдлаар аль хэдийн 3,000 гаруй холбооны аюулгүй байдлын албан хаагчдыг Миннеаполис хотод дайчилжээ. Тэдгээр ажичид жагсаалыг намжаахын тулд шөнийн цагаар нүүр царайгаа халахлан эргүүл хийж ийнэ гэсэн мэдээлэл байна. Мөн жагсагчид руу нулимс асгаруулагч соронзон гранат ашиглан жагсаалыг тараахаар оролджээ. Мөн тухайн ажилчид өнгөт айртай жагсагчдыг онцгойлон шалгаж саатуулж байна. Энэ мэт үйлдэлүүд нь захим сүлжээгээр хурцтай дарахж олонний анхаарлыг татаж байгаа юм. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын иргэншилтэй Алия Рахман гэх эмэгтэйг холбооны албан хаагчид машинаас нь хүчээр буулгаж баривчилсан байна. Дүрс бичлэгт албаны ажилчид түүний машины цонхыг хаглан татан гаргаж авч байгаа нь харагддаг. Тэрээр тухайн үед эмнэлэг рүү явж байсан ба дотоод хэргийн яамны төлөөлөгчид тухайн эмэгтэйг цагаачлалын агентлагийн үйл ажиллагаанд саад учруулсан тул баривчилсан гэж тайлбарласан ч цааш дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Харин эмэгтэй саатуулагдсныхаа улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй ухаан алджээ. Энэ мэтчлэн цаашид иргэд болон холбооны засгийн газрын хооронд тэмцэл эсэргүүцэл үргэлжилж улам ширүүсэх шинжтэй байна. Зарим баримтуудыг харуул Дональд Трампын ашиглана гэж байгаа бослогын тухай хууль нь түүхэндээ нийтдээ 30 гаруй удаа хэрэглэгдэж байсан. Хамгийн сүүлийн жишээ нь 1992 оны Лос Анжелес хотод гарсан үүмээс ам юм. Гэхдээ тухайн үед ялгаатай нь зөвхөн ерөнхийлөгчийн шийдвэрээр бус мужийн захиргааны хүсэлтээр хэрэгжүүлж байсан. Одоогийн байдлаар Reuters агентлагийн судалгаагаар бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд 59% нь хүч хэрэглэхийг дэмжиж байхад 39% нь дэмжихгүй байна. Дүгнэлт харуул одоогийн нөхцөл байдал зөвхөн Миннесота хотын асуудал байхаа болоод Америк нэгдсэн улс даяар ерөнхийлөгчийн эрх мэдэл, эрх мэдлийн төвлөрөл, иргэний эрх чөлөө, цэргийн хүчээр дотоод асуудлыг шийдэх нь зөв эсэх зэрэг олон асуудлыг хамарсан томоохон хөдөлгөөн болж хувирлаа. Миннесота мужийн удирдлагууд ерөнхийлөгч Дональд Трампын цагиргаатай тун хурцаар зөрчилдөж байна. Мужийн удирдлагууд буюу ардчилсан намын хүмүүс тэндэж Дональд Трампын цагиргааны явуулж байгаа цагаачлалын бодлогыг эсэргүүцэж байгаа гэдгээ нээлттэй илэрхийлж Америкийн шүүхэд хандсан байна. Миннесота мужид эрс ихэлсэн цагаачлалын мөрдлөг, эрен сурвалжлах ажиллагаа нь үндсэн хуульд заасан эрхний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж мужийн удирдлагууд үзэж байна. Ингэхдээ Америкийн иргэдийг шалтгаангүй саатуулсан, тайван жагсагчд руу халдаа зогсохгүй химийн зочроох бодис ашиглаж, тусгай хамгаалалттай орчин болох сургууль эмнэлэгт мөрдлөг явуулсан, ариус өнгө гарал үүслээр ялгуулсан зэрэг багтаад байна. Харин Америкийн дотоод хэргийн яам гаргасан гомдлуудын заримыг өгөөсгөж иргэнийг саатуулах ажиллагаа бол үндсэн хуулиар хамгаалагдсан, шаардлагатай тохиолдолд гаргасан захирамжид үндэслэсэн зохих журмын дагуу хийгдэж байгаа ажлууд гэж тайлбарлажээ. Мөн мужийн удирдлагуудыг олон нийтийн аюулгүй байдлыг үл харгалзан асуудлыг улс төржүүлж байна гэж шүүмжилж байна. 2016 онд анх ерөнхийлөгч болсон Дональд Трамп цагаачлалын бодлогыг хатуу хянах бодлогыг дэмжиж, цагаачлалын агентлагийг үйл ажиллагааг нь өргөжүүлж, холбооны байгууллагуудтай хамтран ажиллахыг эсэргүүцсэн хотууд руу чиглэсэн арга хэмжээг авч яана гэх шүүмжлэлд өртөх болоод байгаа. Харин 2018 оноос Миннесота мужийн ардчилсан намын захирагч болсон Тим Волц нь иргэний эрх, мужийн бие даасан байдлыг хамгаалах, холбооны цагаачлалын хатуу арга хэмжээг эсэргүүцэхэд анхаарлаа хандуулж байгаа юм. Тиймдээч талууд Миннесотад болж байгаа үйл явдлын талаар санал зөрүүлж, уг ажиллагааг цэргийн шинжтэй үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж Тим Волц буруутгаж байгаа юм. Эдгээр үйл явдлууд нь Америк нэгдсэн улсын холбооны засгийн газар болон мужийн эрх мэдлийн хоорондын тэмцлийг харуулж байна. Өнгөрсөн жил орчмын хугацаанд Америк нэгдсэн улс 100 мянган гаруй гадаадын иргэдийн визийг цуцласан болохоо мэдээллээ. Даалганы хүмүүсийн мэдээлснээр 2020 онтой харьцуулахад виз туслах тохиолдол 150%-аар нэмэгдсэн байна. Мөн туслагдсан визэд 8 мянган гаруй гадаадын оюутан, 2500 гаруй тусгай мэргэжлийн ажилчид багтжээ. Америк нэгдсэн улсын төрийн департаментийн тайлбарснаар виз цуцласан ихэнх тохиолдол нь хууль сахиулах байгууллагатай холбогдсон зөрчлийн улмаас туслагдсан гэлээ. Зөрчлүүдэд визийн хугацааг хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, халдлага, хулгай хийх зэрэг багтсан байна. Гэхдээ уг дурддагдсан зөрчлүүдийн зарим нь хуулийн дагуу эрүүгийн хэрэгт тооцогдож, виз туслах хэмжээний байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ийхүү огцом чангатгсан арга хэмжээнд Дональд Трампын захиргаанаас хэрэгжүүлж байгаа өргөн хүрээний цагаачлалын эсрэг кампанит ажлын нэг хэсэг юм. Харин үүндээ энгийн хүчин төгөлдөр визтэй хүмүүсийг ч гэсэн хамааруулах тохиолдол байгаа нь мөн албадан гаргаж байгаа нь хуульчид болон хүний эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжлэл дагуулж байна. Тэд уг кампанит ажлын хүрээнд хүний эрхийн баталгаанд эрсдэл үүсгэж, хуулийн дагуу явах ёстой визний үйл явцыг гажуудуулж байна гэж үзэж байгаа юм. Үүнд Дональд Трампын захиргаа шинээр виз хүссэн шалгагдаж байгаа иргэдийн нийгмийн сүлжээг шалгах ажиллагаа зохион байгуулж улам чангатах болсон байна. Ингэхдээ хүчинтэй визтэй гадаадын иргэдийг хянах төвийг тусад нь байгуулах арга хэмжээ хүртэл авсан байна.
Эдгээр арга хэмжээтэй холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлийг хамгийн ихээр дагуулсан үйл явдлуудаас дурдвал Тавц их сургуулийн оюутан бичсэн нийтлэлийн улмаас виза хураалгасан болон өөр нэгэн гадаадын иргэн Америкийн улс төрийн идэвхтний амь насанд хүрсэн явдлыг захин орчинд дэмжиж баярлсан утга агуулгатай нийтлэл оруулсан гэх шалтгаанаар буруутгагдж виза цуслуулсан тохиолдлуудыг дурдж олно. Харин Дональд Трампын захиргаа авсан арга хэмжээгээ нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай үйлдэл байсан гэж тайлбарлаж байгаа. Мөн Америкт аюул учруулах гэж үзсэн гадаадын иргэдийг хүлээн авах албагүй гэдгээч хэдийн хэлсэн. Гренландыг Америкийн нэгдсэн улс авах тухай асуудал шинжээчдийн таамаглаж байснаар асар хурдтай даамжирч Европ Америкийн заагийг улам холдуулсан ноцтой асуудал болох шинжтэй. Дан, Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд гэх 8 улсад бям гарагийн орой ерөнхийлөгч Дональд Трамп галын тарифыг нэмэхээр болсон гэдгийг зарлалаа. Дональд Трампын тайлбарлаж байгаагаар өнгөрсөн 7 хоногт Гренланд руу цэргийн албан хаагчдаа илгээж цэргийн бэлтгэл сургуультанд оролцож Америкийн нэгдсэн улс Гренландыг удирдах үүгээрээ хамгаалах гэсэн зорилгыг нь эсэргүүцсэн учраас гэх тайлбарыг өгсөн байна. Мөн тарифын нэмэгдэл нь 2 дугаар сарын 1-ээс 10% болох бол 6 дугаар сарын 1-ээс 25% болж дахин нэмэгдэнэ гэлээ. Ингэхдээ Америкийн нэгдсэн улс Гренландыг бүрэн бөгөөд бүхэлд нь худалдан авах тухай хэлэлцээрт хүрэх хүртэл тарифыг шатгараатай нэмэх ажлыг зогсоохгүй гэж хатуу шийдсэн байна. Дурдгдсан 8 улс нь бүгд НАТОгийн гишүүн улсууд ба Их Британаас бусад нь Европын холбооны гишүүд. Тиймээс Дональд Трампын захиргааны энэхүү шийдвэр Америкийн нэгдсэн улсыг Европын холбоотнуудаас нь нилээд холдуулсан нөхцөл байдлыг чамгүй хурцдагсан хэрэг болж байгаа нь гарцаагүй юм. Мэдээж 20 арга хэмжээнд өртсөн улсууд зүгээр хараад суухгүй, нэн даруй хуралдаж 8 улс хамтарсан мэдээлэл хийлээ. Ингэхдээ тарифын нэмэгдэл нь Атлантын далайд дамсан улсуудын харилцааг доройтуулж эргэж буцаахад тун хэцүү аюултай нөхцөл байдлыг үүсгэж болцсошгүй гэж анхааруулжээ. Үүний зэрэгцээ Европын холбооны элчин сайд нар нэм гарагт яаралтай уулзалт хийж Дональд Трампыг Европын холбоотнуудтай тариф тогтоох шийдвэрийг нь буцаах дипломат оролдлогыг эрчимжүүлэх, мөн хэрвээ тариф хэрэгжиж эхэлвэл хариу арга хэмжээ авахд бэлтгэх талаар өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн гэж Европын холбооны дипломат их сурвалжууд мэдээллээ. Тарифын энэхүү анхааруулгын мэдээлэл нь Европ дахь Дональд Трампын популист холбоотнуудаас ч гэсэн сөрөг хариу авч байна. Тухайлбал Италийн барууны популист удирдагч ерөнхий сайд Жорж Мелони Дональд Трамптай энэ асуудлаар ярилцахдаа тарифыг алдаа гэж тодорхойлжээ. Ингэхдээ тэрээр Гренланд руу цөөн тооны цэрэг илгээсэн явдлыг Вашингтон буруу ойлгосон ба энэ нь Америкийн нэгдсэн улсын эсрэг чиглэсэн алхам бишээ гэж тайлбарласан байна. Мөн Францын хэд барууны үзэлтэй үндэсний нэгдэл намын тэргүүн Европын парламентын гишүүн Жордан Бардella Дональд Трампын энэхүү шийдвэрийг худалдааны шантаж гэж нэрлсэн байна. Америкийн дотоод дахь улс төрчид гэсэн эсэргүүцэх хандлагууд гарч байна. Америкийн нэгдсэн улсын сенатор Аризона мужаас сонгогдсон ардчилсан намын гишүүн Марк Келли Европын холбоотнуудтай тариф ногдуулах нь Америкчуудыг шаардлагагүй газар нутгийн төлөө илүү мөнгө төлөхөд хүргэнэ гэж шүүмжилжээ. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг өнгөрсөн оны 3 дугаар улиралд эрчимтэй өсөлт үзүүлж жилийн дүнгээр 4.3%-аар нэмэгдсэн байгаа нь сүүлийн 2 жил гарсан хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Энэ нөр энэ оны 2 дугаар улиралд 3.8%-аар өссөнөөс удаашрч 3 дугаар улиралд 3.2% болно гэсэн таамгийг мөн давж байгаа. Түүнчлэн 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дунджаар 2.1% байсантай харьцуулахад энэ удаагийн өсөлт нь нэлээд огцом өсөлтөнд тооцогдож байна. Америкийн нэгдсэн улсад экспортын эрэлт хэрэглэгчдийн зарцуулалт засгийн газрын зарлалын нэмэгдэл нь эдийн засгийн өсөлтөнд нөлөөсөн ч бизнесийн хөрөнгө оруулалтын бууралтаар тэнцвэржиж байна гэж эдийн засгийн шинжилгээний давчаанд дүгнжээ. Хэдийгээр Америкийн нэгдсэн улс нь дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй байгаа боловч хэрэглэгчдийн худалдан авалт идэвхэнд буурсаар байна. Энэ сард хийсэн судалгаагаар Америкийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлт 5 дахь сарда дараалан буурч 2008 оноос хойш хамгийн урт хугацааны дараалсан бууралтайгаа нүүр тулж байна. Мөн холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогын шийдвэр гаргах нь тайлангийн хоцрогдлын улмаас төвөгтэй болж эхэлсэн талаар хэлж байгаа. Эргэн сануулахад өнгөрсөн оны 11-р сард ажил эрхлэлд суларсан үед мөнгөний хүүг бууруулсан нь 2025 онд гарсан 3 дахь удаагийн тохиолдол болоод байсан. Мөн өнгөрсөн жил Америкийн эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан дотор худалдааны түншүүдтэй өргөн хүрээний тариф тогтоосон явдлыг дурдж олно. Тарифын ихэнхийг одоогийн байдлаар бууруулж эсвэл сулруулсан байгаа ч гэлээ үүнээс үүссэн тодорхойгүй байдал нь бизнес эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ жилийн ихээр Америкийн компаниуд татварын өмнөх импортын өсөлтөө түргэсгсэн нь эхний улиралдаа эдийн засгийн уналтыг бий болгоход нөлөөлжээ.
Мөн нэмэн дуртад өнгөрсөн жилийн Америкийн эдийн засгийн тайлан мэдээнүүд 10 дугаар сарын 1-ээс 11 дугаар сарын 12-ны хооронд болсон засгийн газрын үйл ажиллагааны төр зогсолтын улмаас тасалдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг багтаасан хэд хэдэн гол тайлангууд хойшлогдоод байсан билээ. Энэ мэтчилэн Америкийн эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал, худалдааны чиг хандлагын огцом өөрчлөлтүүд, инфляцийн дарамттай нөхцөлд эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамаглалаас өндөр гарч байгаа учраас Дональд Трампын сэц хэрэг чанга хатуу тарифын бодлогоо цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэх боломж нээгдэж байна гэж хэлж болохоор байна. Та бүхэн Америкт энэ 7 хоног нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.